Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу сонсогчдоо. Дорн говь телевиз, бизнес хөтөж FM 89.1 радиогоос үзэгч та бүхэнд төлөвлөж байгаа Ди подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За сурагчдын амралт эхэлсэн байгаа энэ өдрүүдэд би нэгэн онцлог ийм маш өөрийгөө даачилж амжилтад хүрч байгаа нэгэн зочныг студид урьж авчирсан байна. За энэ сурагч бол 1-р сургуулийн 12 ангийн 12-ийн А ангийн сурагч Сувдаа байгаа. За Сувдаа маань сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Яаж амарч байна? Амралтынхаа даалгаврыг хийж байгаа. Их таалгартай байна уу? Тийм ч хичээлдээ цөөхөн хичээлдээр даалгавар өгсөн. Эрт хийчвэл үлзэн хоногуд нь сайхан нам унтна гэдэг. Тэгээд дууссан. Ааха тэгэхээр ер нь 12 дугаар ангийн их ачаалттай байх тий. Хийх юм улам л хийсдэг юм байна. Тий. За манай Сувдагийн хувьд баг одоо чиний үеийнхэн болон манай ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа ялангуяа ахлах ангийнхан бол мэдж байгаа хаа саяхан чи IELTS-ийн одоо шалгалтад оролцоод олон улсын англи хэлний шалгалт гэж байгаа тийм ээ оролцоод бас нэлээд өндөр үнэлгээг авсан байгаа. Тэгэхээр чамд баяр хүргье. Тэгэд энэ шалгалтанд яаж одоо тэнцэж мөн одоо энэ шалгалтыг өгөхийн тулд Сувдаа маань хэрхэн биеэд ажиллаж юунаас сурсан гэдэг энэ аргачлалын талаар би хүүхдүүдтэй бас мэдээсэй гэсэндээ чамайг зорин ирж авчирсан байгаа. Тэгээ юуны төрөнд баяр хүргье. Баярлаа. Мэдээж одоо баяр хүргье гэдэг олон үгийг сонсон баг тийм ээ. Сонсон. За тэгээд Сувдаа ер нь хизээнээс хойш англи хэллийг ер нь ингээд сонирхох болвоо. Мөн одоо энэ IELTS-ийн оноо авах шалгалтанд ер нь одоо яагаад бас оролцъё гэсэн энэ түүхээсээ эхлүүл зүгээр ах гэж бодож байна. За би мэдээж баг 5 дугаар ангиас хичээлийнхээ сургалтын системээр бол үзэж хэлсэн боловч яг 9 дугаар ангиас сонирхоод яг би дагаад сонирхсан. Гэхдээ энэ нь яг тийм хичээл шиг дөрөв мөрмөө үзэхийнхээ оронд ингээд илүү их англиар унших, сонсоход илүү сайн хөгжиж ирсэн да. Тэгээд IELTS-ийн маань оноо ч гэсэн унших сонсох хоёр хэсэг маань хамгийн өндөр оноотой байдаг. За тэгээд ер нь бол 9 дугаар ангиас эхэлж арай илүү сонирхож судалж эхэлсэн гэсэн үг тий. Энэ юунаас улбаатай вэ? Би өөрөө айгүй их тийм манга багасаа ном унших дуртай байсан. Тэгээд дунд ангидаас зурагт ном мангаанд улам дуртай болоод тэгээд Монгол орчуулгууд нь таалагддаг байсан болохоор англиар шууд уншчих гэдэг бодолтой болжсэн да. Тэгэхээр одоо нөгөө манганууд ч орчуулагдаад тэгээд тавьцсныхын ар дээр эхлээд уншдаг байсан маа сүүлдээ бол орчуулгатай холбоотойгоор ерөөхдөө шууд уншиж эхэлсэн байна тийм ээ. Тийм тэгээд бас айгүй новел уншдаг байсан. Ааха. Тэгээ ингээд чамд ингээд англиар уншаад ирэнгүүт нь илүү одоо ойлгоход арай өөр болж эхэлсэн үү? Яг орчуулгууд яагаад тийм хэцүү байдаг байсан бэ? Заримдаа ингээд Монгол англи хэлний өгнүүдийн утгын хоорондоо яг таг ажиллах байдаг болохоор өгнүүдийнх нь утгын хувьд одоо ингээд өгүүлбэр зүйн хувьд амхирх алдаатай байдаг байсан. Тэгээ англиар уншиж эхлэхээр би шууд өгнүүдээ ингээд орчуулахгүйгээр уншиж ойлгодог болсон нь айгүй давуу талтай болсон. Миний хувьд үнэхээр цаг хэмнэдэг болсон. Тийм цаг хэмнэдэг болсон юм байна. Тэгэхээр шууд эхлээл чи ингээд орчуулга хүлээхгүйгээр мангануудаа ингээд өөрөө уншиж эхлэнгүүт мэдхгүй зөндөө орж исэн баг. Тэр болгон дээр яаж ажиллаж ойлгож шууд одоо мэдээж ойлгож чагуулах гэж бодож чинь тий. За би бол өгнүүдээ зүгээр орчуулахгүйгээр шууд уншиж одоо бүхэл бүлгийн уншичаад дараа нь ингээд өгнүүдэд хаагаад утгыг нь олцсон болоод дуусгасан болохоор дараа нь өгнүүдийнхээ утгыг хаянгууд яг за энэ яг иймэрхүү утгатай үг юм байна гэд олцдог байсан. Тэгээд тий. Тэгэхээр ерөөхдөө ингээд уншчихгуудаа дараа нь одоо үгээ одоо зөв одоо ойлгосон байна уу гэдгээл чеклээ явчихдаг гэсэн юм тий. Тэр нь хамаагүй амархан тэгээ цагийн хувьд үнэхээр хэмнэлттэй байсан. Яг нэг бүрчлэн үг туулж хайгаад ингээ нэг бүрчлэн хайгаад хаар хийх тийм айгу урамгүй тийм аа. Тэгэхээр нөгөө манго сартаа хэдэн удаа ингэж нөгөө бас орчуулагдаж юм уу яг интернет тавигддаг гэсэн тий. За намайг 7 дугаар анги 8 дугаар анги байхад чинь 4-5 жилийн өмнө миний уншдаг байсан ч зөөхөн байсан. Тэгээд ордон бараг 2-7 хоногт нэг ч юм уу зарим бүр сартаа нэг энэ төр ордог байсан. Тэгээд өөрөө шууд англиар уншингууд ингээд бүр 7 хоногт нэг энэ төр ангууд үнэхээр шокнд ордог байсан. Ямар удаа юм бэ гэж тий. Ингээд англиар уншингууд хамаагүй хурдан автоматтэй болохоор тэр нь айгүй аштай. Тэгээд платформуд энэ төр тухайн үед Монголны тийм манганы платформ байдаг байсан. Англи дээр болохоор ингээд байдаг байсан. Тэр нь айгүй гоёсэн. За тэгээ 9 дугаар ангиас ер нь бол хичээлээс гадуур чи одоо ингээд сонирхлоор ингээд одоо шууд манго англи хэл дээрээс нь уншаад ерөөхдөө ойлгож эхэлсэн байна. Энэ IELTS-ийн оноо шалгалтад оролцъё гэдэг энэ санааг бас хизээнээс гаргав. Одоо чи мэдээж 12 дугаар анги төгсөж байгаа учраас англи хэл дээр ингээд ном уншаад ирэнгүүт ер нь хизээнээс тэр сэтлүүд төрж эхэлсэн бай тээ. Мэдээж одоо 9 дугаар ангиас шууд ингээд судалж эхэлсэн байж тээ. Ер нь бол анх 11 дугаар ангид шалгалтыг өгье гэдэг бодол төрөөд ингээд төрж байсан. Гэхдээ ингээд нэг удаа мок тест хийгээд үзсэн чинь би
6 оноо авчихсан. 6 гэдэг бол ингээд уул нь тиймч муу оноо биш л дээ. Гэтэ миний хүссэн оноо бишээсэн. Тэгээд тухайн үед бас өөр ажлуудад давхцаар агаад орхисон байж байгаа сая 100 ер нь IELTS гэж бодоод тэгээд 8 сард шидээ тэгээд 8 сарын сүүлээс 9 сарын сүүл хүртэл бэлдсэн гэсэн үг. Гэхдээ би яг өмнөх 3 жилийн туршлагаараа C1, C2 төвшөнтэй болсон байсан болохоор IELTS тийм ч хэцүү бол байгаагүй. Нэг хол санагдаагүй тий. Урд нь бол төвшөнгөө ерөөхдөө мэдсэн. Тэгээд хүүхдүүд бол яг ер нь бол англи хэлний хичээлээс гадна англи хэлний одоо сургалтын төвд ч юм ингээ хамрагдаал яваад идэг тий. Чиний эргэн тойронд ер нь бол одоо чамшигийн монотой олё гэсэн хэр болон хүүхдүүд энэ тэр хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Чи нэг сарын хугацаанд яг яаж бэлтжижсэн бэ? Миний хувьд бол миний хүрээлэл бол намайг үргэлж дэмждэг. Надтай ингээд ижил зоригтой хүмүүс байдаг. Тэр нартай үнэхээр баярлж авдаг. IELTS-та бэлдэх гэж байгаа хүмүүсд зөвлөгөө өгөхөд аль болох цагандаа дасаарай гэж хэлмээр байна. Одоо яг нэг цагийн дотор 400 үг бичих, writing task дээр 400 үг бичих тийм амар зүйл бол биш. Тийм болохоор аль болох өөрийгөө тэр цагандаа дасгаж цагандаа баригдаж бичих сураарай. Сонсоод ойлгох гэмтэй аль цагандаа баригдаасаа гэж амар хүсэж байна. Тэгээд чи IELTS-ийн оноо тэ болыг гингүүтээ ер нь бол 8-9 сард бэлдсэн гэж юм те. Энэ хугацаа чинь ер нь бол хүүхдүүд зуны амралтаараа амарсан сар. Тэгэхээр чи тэр өдрүүдэд яг ингээд энэ оноо зориг тавиад бэлдэж эхэлсэн байна. Хідээс хідэн цагийг хооронд ашиглаж байв. Яаж бэлдэж байв? Би болохоор өглөө өдөртөө яавч анхаарал хүлээж чаддаг болохоор дандаа оройн цагаар 1-2-3 цаг зарим өдөр бэлддэггүй байсан ч зүгээр би ингээ өнөөдөр бэлдээгүй байж болно. Гэхдээ маргааш би бэлдчих болно гэх бодолтойгоор байдаг байсан. Тэгээд би яг амралтаараа хэсэл яг хичээл орж эхлэхдээ зэрэг шахав бэлдсэн болохоор яг хичээл хийж бэлддэг гэсэн. За. Ер нь 8 сарын сүүлээс 9 сарын одоо дунд сүүл хүртэл бэлдсэн юм байна шүү дээ, тий. Тэгээд чиний бэлдэж байгаа юу чи ер нь кино үздэг байв уу, эсвэл үг цээжилдэг байв уу, эсвэл яг нөгөө тестийнхаа яг бүх юмыг аваад ингээд наривчлан бэлддэг байв уу? Тэр талаараа нарийн мэдээлэл өгвөл. За тэгэхээр би бол эхлээд яг 2-3 бараг 7 хоногийг ингээд за тест маань ийм зарчмаар явагдана, ийм цагаар явагдана, ийм төрөлтэй гэх мэттэйгээ айлгах танилцаж өөрийгөө тестэндээ дасгаж өнгөрүүлээд тэгээд 2-3-7 хоног ийм яг ингээд бэлдсэн. Тэгэхдээ ингээд mock test болохоор 7 хоног нэг удаа өгдөг байсан. Ингэснээр би ингээд за өмнөхөөсөө тэр хэмжээгээр агсан байна гэдгийг ойлгохоо тэгээд аль болох YouTube-ээс айгүй хичээл үздэг байсан. Тэгээд нөгөө эхлээд ойлгож яж дараа нь тэрнийг толгооноосоо гаргана гэдэг бодолтойгоор үргэлжлэдэг гэсэн. Тэгэд чиний эргэн тойронд IELTS-ийн одоо оноотой юу ч юм уу зөвлөгөө авчаар тийм хүмүүс хэр байсан бэ? Чи хин нэгнээс одоо би одоо ийм шалгалт өгсөн юм хүмүүс ч аягүй тийм одоо сургалтанд ч юм уу мэдээлэл өгж байгаагаар хэмжээнд очиж суугаад эсвэл одоо эргэн тойрны IELTS-ийн оноотой хүмүүсээс асуудаг. Чи яаж судалгаа хийсэн? Чамд хин туслав? За тэгэхээр манай найз надаас дөрвөлээ 9 сарын 10 хавцаа IELTS өгчихсөн байсан. Тэгээд за сувда энэ хэсэг нь яриа хэцүү юм байна шүү. Энэ дээр илүү анхаараарай гэ надад жижиг зөвлөгөөнүүд. За сувда чи writing дээр ингүүл зүгээр шүү. Би writing дээр илүү анхаарсан гэх мэтээр ингээд надад найз маань жижиг зөвлөгөө өгдөг байсан. Тэгээд тэрнээс өөрөөр бол яг YouTube-ээс л бүх хичээл үзсэн дээ. Тэгэхээр одоо шалгалтын ер нь бол YouTube дээр л бүх юм байна, тийм үү? Тэгэхээр одоо YouTube-ээс бүх зүйлийг олж болохоор байна уу? Бүгдийг нь олж болж байна. Чиний багш чи ер нь бол YouTube л юм байна шүү дээ, тий? Тэгээд бас Google-аас ганц хоёр юм авдаг байсан. Гэтэ гол нь YouTube-тэйсэн да. Тэн дээр одоо зөндөө олон аргачлал болон шалгалтыг өгсөн. Тэгэл одоо тэр юмнуудаа судалж мэдсэн гэсэн үг үү? Би өөрөхдөө ингээд өмнө нь IELTS-ийг шалгаж байсан багшийн ингээд YouTube хуудас байдаг. Тэрэн дээр ингээд за шалгалтуудын маань асуултууд нь ийм төрөл байдаг. Энэ төрлийн асуултыг нь эхлээд хариулж байгаа цагаа тийм их хэмнэх боломжтой гэх мэтээр айгүйх яг хичээл шиг хичээл үздэг. За. Тэгэл ер нь тэр хичээл шиг хичээлээ үзээл, тэмдэглээл, дараас нь тестээ өгөөл тий. Ингээл ер нь ингээд давтарчдаг байсан гэсэн үг үү? Тий. За тэгээд яг тэр зөвлөгөөнийхөө дагуу хийгээд би айгүй амжилттай хийсэн гэж боддог өөрийгөө. Гол нь яг тэр зөвлөгөөний дагуу хийх нь тий. За тэгээд чиний яг энэ олон улсын одоо англи хэлний шалгалтаа яг хэдний өдөр өгөв? Тэр өдөр ер нь бас ямар байсан бэ? Сэтгэл зүгээ бэлдэх, бусад бүх зүйлээ бэлдэх чиний хувьд одоо маш богино хугацаанд ингээд нэлийн яхаа өмнө нь бол баримжаагаа бол мэдсэн байсан учраас өгсөн байж тээ тий. За би болохоор 2023 оны 9 сарын 30-ны өглөөний 9 цагт
шалгалтаа өгсөн. Тэгээд мэдээж өмнөх оройн Улаанбаатар хотод очиод тэгээд өглөө 7 гэж сэрээд шалгалтнаа догдолсоор байгаа уул нь бол 8:30 гээд ирээрэй гэжсэн боловч би бараг 8:10 гээд очсон байх. Би дунд нь бүр зогсож за арай ч ирд юм уу гэж хүлээж аваад очижсэн. Шалгалтнаа үнэхээр догдолж очижсэн. Хаана шалгалтын авсан? Jet Tracks Go гэдэг тэнд очиж шалгалтаа өгчихсэн. За шалгалт нь хэдэн цаг үргэлжилт юм бэ? Хэр олон хүүхдүүдтэй өгөө те процессын илүү дэлгэрэнгүй харуулт тийм. За нэг олон хүүхэд бол байгаагүй. Голоо насны хүрчид байсан. За. Тэгээд шалгалт маань 4-өөс бүрддэг. Мэдээж за эхлээд сонсох хэсэг маань явна. Listening маань ойролцоогоор 30 минутанд 40 асуултанд хариулдаг. За тэгээд тэрний дараа reading буюу унших хэсэг маань 1 цагийн дотор 3 ингээ passage адресээр ярил нэг нүүр тал хавцаа их 3-ыг өгөөд тэгээд тэд нартай 40 асуултыг 1 цагийн дотор хариулна. Тэгээд бичих хэсэг маань 2 хэсгээс бүрдэнэ. Одоо тэгээд нийлээд багадаа 400 үг бичнэ гэж үздэг. За тэгээд ярих хэсэг буюу speaking-гээ болохоор өмнө нь юм уу дараа нь өгөхөө өөрөө сонгож болдог. Би бол шууд залгуулад өгчихсэн цаг амт гэн. Тэгээд speaking нь болохоор ойролцоогоор 11-ээс 14 минут үргэлжилдэг. Тэр нь болохоор яг юу гэдэг багш асууд яг яаж хийн гэсэн үг лээ? Speaking нь болохоор ингээд яг шалгагч байдаг. Одоо ороод мэдээж ингээд за би ингээ ID-гаа үзүүлээд за одоо бид нар ингээ speaking хэсэг эхлэх гэж байна гэд мэдээж жижиг сажиг ингээ зөвлөгөөнүүдээ өгснийхөө дараа бид нар ингээ ярих хэсэг маань дотроо 3 хуваагддаг. Эхлээд ингээ яг зөвхөн надтай холбоотой одоо миний hometown or school something like that. Нэг тиймэрхүү юм яриад дараа нь надад сэдв өгөөд 1 минут бэлдээд 2 минут хүртэл хугацаанд ярьж болдог. Би тэрэн дээрээ бол үнэхээр таарах хийсэн гэж өөрийгөө боддог. Ямар сэдв ирсэн юм? Ингээ чиний таньдаг монгол хэлээр сайн ярьдаг гадаад хүн. Чиний их хэлээр сайн ярьдаг гадаад хүн. Гол нь би тийм хүн огт таньдаггүй. Тийм болохоор би зөхөөж исэн. Гэтэ зөхөөгөө тол явж чадаагүй. Тийм. Стогт баг тийм сэдв ирнэ гэж баг бодож байгааг бах тий. Баг ингээ зөрүүлсэн байгаа байхгүй тий. Би баг speaking ингээ үнэхээр сул бэлдэж өгч ийсэн болохоор ер нь бол сул бэлдсэн байсан шал хөндлөнчтэй орж ирчихсэн. Тийм байна. Тийм жоо хэцүү байсан мэн тий. Тийм тэр айгүй хэцүү байсан. Магадгүй чи тэрийг айгүй сайн хийсэн бол яг 9 он авах гэсэн мэн тий. Writing арай сайн хийсэн байсан бол 8.5 очихсан байх гэж боддог. Writing дээр би 6.5-тай. Тэгэхээр writing гэр нь хамгийн муу нэс. Тийм үү. Гэтэ чи тэгвэл speaking-гээ айгүй сайн ирсэн юм шүү. Яриагаа сайн хэлсэн л дээ. Гэтэ миний хүссэн хэмжээнд бол байгаа л дээ. За яг хөө тэгээ ямар ч байсан 9 оноос 8 он аавна гэдэг бол бас нэлээд өндөр он авсан гэж үзэж байгаа. За тэгээд боловсролын газрын дарга хүлээж авчулсан байсан тийм. Энэ бол одоо сурагч өөрийгөө дайчлаад хамгийн анхны удаа ийм IELTS-ийн олон улсын одоо англи хэлний одоо энэ шалгалтанд тэнцсэн юм тохиолдол учраас одоо баяр хүргэсэн байгаа. Тэр бас их бахархалтай надад санагдсан л да. Тэгээд юу гэж хэлжээ? Чиний хувьд бас тэр одоо хүлээж авч байгаа байдлыг хүндэтгэл болсон болов уу гэж бодож байна. Тэгээд уулз надад үнэхээр ингээд дотроо үнэхээр догдолсон. Ингээд би үнэхээр өөрийгөө ингээд зориглоо дайшлаад хүссэн зорилготой хүрээд хүмүүс намайг тэрэнд маань үнэлж гин гэдэг бол үнэхээр их баярлж байсан. Тэгээд очиод уулзахад бас айгүй гоё хандлагатай хүн байдаг юм лээ. Тэгээд ярилцаа. За чи гадагшаа сурах гэж байгаа бол ингүүл зүгээр шүү. За ийм дээр анхаараарай гэдэг надад зөвлөгөөнүүд өгсөн бас үнэхээр таалагдсан. За тэгэхээр мэдээж одоо 12 дугаар анги учраас манай сувдагийн үед одоо эхний ээлжний Германы оноогоо авчлаа. Одоо дараагийн бас зөндөө олон шалгалтууд байгаа гэж бодож байна. Сувдаа одоо ямар мэрэгчлэлтэй болохоор бэлтэж байна. 12 дугаар анги учраас одоо мэдээж мэрэгжил сонголтын асуудал бол чиний хувьд одоо хамгийн чухал асуудал байгаа гэж бодож байна. Яг хувь сонирхлоор явж байна, ярилцаж шийдэж байна уу те? Би компьютерийн ухаанаар сурны дээр баг 2 жилийн өмнө шийдсэн байсан. Тэгээ яг тэрүүгээрээ Girls Code 2022 програмд хамрагдсан. Тийш дээ нэрээ те. Тэр нөгөө Girls Code 2023 оны програм дээр чинь нөгөө 22 онд хамрагдсан те. Тэр юу нь яг ямар үйл ажиллагаа л дээ. Мэдээж тэндээс чи баг тэрнээс өмнө мэрэгчлээ сонгоцсон байсан юм ба шүү дээ. Тэгээ тэрэндээ хамрагдаад илүү баталгаажуулсан уу? Тэгээ тийм байдлаар явагдсан. Тэгээд яг 2 сарын турш Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухаан инженерчлэлийн сургууль дээр ингээд яг их сургуулийн багш нараар хичээл ороод
багш нар бид нарт хичээл ороод явсан бүр үнэхээр гоё туршлага болж өгсөн. Ингээд миний мэдлэгийн суурийг улам ингээ өргөжүүлээ, батжуулж өгсөн дэр үнэхээр их баярлалаа. Тэгээд Батны багштай хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ мэдээж одоо нэг хэрэглээний програм гэл явгууд дандаа бас англи хэлний суурьтай тийм ээ. Дандаа л одоо хэрэглээний үгнүүд бас давхар явчихж байгаа шүү дээ. Чи яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? Зөндөө олон мэргэжил байна тийм. Бас ирээдүйд энэ маань өөрөө ямар үнцэнтэй мэргэжил учраас ерөөхдөө энэ чиглэлээр сурыг бодож байлаа. Надад ингээ үн цэнхээс илүү надад таалагддаг юм юу вэ гэд миний таалагддаг зүйлс энэ мэргэжил байх хэрэгтэй чанартай нийцж гэнэ үү гэдгээр нь айгүй хайсан. Би өөрөө математик англи хэлтэй үнэхээр их сонирхолтой. Тэгчээд ингээд миний гараараа хідэн точлоор дараа би ингээ хүмүүсийн ирээдүйдийн болох юм хийж чадна гэж бодохоор үнэхээр гоё санагдчихсэн. Тэгээд ер нь бол мэргэжлээ сонгож байсан. Зөв. Тэгэхээр ерөөхдөө 2 жилийн өмнө сонгоцсон тий 2 жилийн өмнө сонгосон гэсэн. Одоо чиний хувьд англи хэлнээс гадна яг физик, математик суурьтай ер нь бол нэлийн одоо энэ дээр тулгуурлаж ирсэн. Сая 12 дахь ангийнхны дунд нөгөө дэвжээ тэмцээн болоод бас төрүүлсэн, танай ангийнхан төрүүлсэн байлаа. Баяр хүргэе. Тэр ер нь бас их тийм сонирхолтой тэмцээн болсон. Тэр ямар тэмцээн болсон? Яг чиний үеийнх нь л одоо яг математикаараа өрсөлдсөн гэж ойлгосон шүү дээ, тий? Ингээд жил болгон 12 дугаар ангийнхаа ингээд LSD ерөнхий шалгалтад бэлдэх зорилгоор зарим хичээлээр ингээд дэвжээ тэмцээн ингээд энэ болохоор багаараа оролцдог тэмцээн болохоор ингээд баг бүрийн хүүхд ингээд багийн 1 2 гишүүн сайн байх нь биш багийн 10 гишүүн аруулаа ингээд багаа гэсэн сэтгэлтэй байхад айгу их үнэтэй юм лээ. Тэгээ багаар математикийн хичээлээр багаар өрсөлдсөн гэсэн юм биш тий. Тэгэд яаж өрсөлдсөн? За бид нар болохоор ингээ 2 хэсгээс бүрддэг. Нэг нь сорил яг хiyээс шиг 36 тест 4 задгаа бодлоготойгоор тэгээд дараа нь бид нэр өртөөчлсөн бодлого гээд одоо нэг хүүхэд 3-5 минутын дотор нэг бодлого бодоод тэр нь 5 хүртэлх оноотой. Ингээд оноонууд нь нийлээд багийн оноо гардаг. Манай үг болохоор бас л нилээн бандаг нь утгасжсэн да. Тэгээд багийн ахлагч нь болохоор би 15 минутанд 3 бодлого бодоод багийн оноо авчихсан. За тэгэхээр нилээн их үүрэгрэл хүлээсэн байна те. Танаа яг дөрвөлээд араас нь бас сургуулиуд ингээд явсан баг шиг байсан тий. За ер нь бол яг их сонирхолтой санагцсан. Яагаад тэгэхээр одоо ялангуяа эсэлтийн ерхий шалгалт одоо төгсөн үед бол энэ бол нэлийн одоо бэлтгэл гээл зөндөөл бэлдсэн баг тийм ээ. Тий яг IELTS-а дуусаад шууд залгуулаад дивжинд хэлчихсэн. За манай сувдагийн одоо ойрын зорилго юу вэ? Мэдээж одоо хавар болов сургуулаа төгсөн. Чи бол эхний одоо IELTS-ийн оноотой болчлаа. Дараагийн одоо шалгалт юу байна? Чи бол CV болон өөрийнхөө хүсэл сонирхол тэр юунуудыг ямар уус сургуулиуд сонирхож байна? Энэ талаараа хавалцвал. За би болохоор ингээд сонирхож байгаа сургуулиудаа бол одоохондоо нэг юм олон түмэн заалмааргүй байна. Гэтэ би ер нь бол одоо дахиад SAT шалгалт 12 зар өгөх зорилготой байгаа. За. Тэгээд SAT нь болохоор яг Америкийн ESH гэж ойлгогдож болно. Тэгээд математик англи хэл суурьтай болохоор тийм ч хэцүү бол санагдаагүй. Гэтэ би бас дахиад хүссэн оноо байгаа. Хүссэн оноонд арай хүрээг байгаа. Тэгээд одоо өгөх юм байна тий. Тийм одоо 12 сарын 2-нд. Ер нь бол ер нь гадагшаа явж сурна гэж бодож байна. Ер нь бол тийм сонирхолтой юм. Мэдээж оноотой болчих юм бол нөгөө юунууд байгаа шүү дээ. Тэтгэлэг авах боломжууд дүүрэн байгаа бах тий. Тэтгэлгүүд бас боломжтой. Тэгээд бас SLT ерхий шалгалтуудад үзүүлье гэж бодож Тийм байна. шүү дээ. Математик англи хэлээр бол үзүүлчихнэ л гэж бодож байна. За чамд ямар ч байсан амжилт хүсмээр байна. Тэгээ одоо юу ер нь бол нөгөө нэг амралтын хугацаанд яаж амарч байна? Одоо бол амралтынхаа даалгавруудыг бол өнөөдөр хийгээд дуусчихсан. Тийм болохоор зүгээр л одоо SAT-тэй сайхан 50 бэлдээл гэртээ 50 байгаад байна. Чамтай адилхан юм оноотой олъё гэдэг ер нь одоо чиний үеийнхэн чамаас ирж асуух ч юм уу те. Яг уу сувдаа ер нь яад юм байна гэж асууж байгаа хүүхдүүд ер нь хэр хандж байна. Надаас айгүй олон хүмүүс бас асууж байгаа. Ингээд өөрсдөө зөвлөгөө өгч болох уу? Англиг хэрхэн судалсан бэ? Ер нь бусад хичээлүүдтэй шалгалтуудаа яаж бэлдэг вэ гэх мэтэр айгүй хүмүүс ирж асуусан. Тэгээд аль болох чадхаараа зөвлөгөө өгж байгаа. Тэгээд шалгалт танда өөртөө ингээд бэлдэх хүмүүрийн арга барил өөр байгаа шүү дээ. Тийм болохоор би шалгалтынхаа өдөртөө анхаарах зүйл гэвэл өлсөж болдгоо юм шүү, нойрмөглөж болдгоо юм шүү, бас шалгалтандаа цагтаа очиорой гэж зөвлөдөг. Тэгэхээр чиний хувьд болохоор яг энэ ид дээр алдсан гэсэн үг гэдэг. Өлсөх нойрмөл хоёр нь бол миний алдаа байсан. Тэр би тэгээ цагтаа очих үгүй нь бас ер нь л айгүй ингээд цагтаа очихгүй шалгалтууч оруулахгүй байдаг болохоор тэрнэр айгүй анхаарч тий. Одоо нөгөө Солонгост гэхэд эсэлтийн ерөнхий шалгалт өгдөг өдөр нөгөө нэг сурагчдыг яг тэр шалгалтаас хоцрохгүй байх бүхэл арга хэмжээг авдаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ нэрэ бэлдэж хоцорчвол бас хэцүү тий. Тийм бас бичиг баримт IELTS SAT гэх мэтийн олон улсын шалгалт өгөхдөө бичиг баримтаа мартаж болохгүй шүү гэж хэлмээр манай нэгэн туршлага. Мартчихсан уу? Бичиг баримтаа олохгүй үнэхээр удаад уйлж байсан боловч дотор цүнхнээс цүнхнийх нь яриад сурччихсан. Йоо ашиггүй дээ тий. Тийм.
За тэгээд сувдаа маань өөрийнхөө үн цэнтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Тэгээд энэ их нөгөө нэг завгүй байгаа энэ үедээ бас амралтынхаа өдөр манай студид хурж ирээд өөрийнхөө бас туршлагаа суулцсан сувдаад амжилт хүсье. Тэгээд эсэлтийн ерхий шалгалтаа өгөө. Зам мөн одоо өөрийнхөө хүсч тэмүүлж байгаа ойрын хугацааны зорилгодоо хүрээд магадгүй олон жилийн дараа дахиад ярилцах хаа гэж бодож байна. Би бас тэгж найдаж байна. Тэгээд баярлаа. За үзэгчдээ өнөөдрийн D подкастын зочноор Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 1-р Сайн шанц сумын 1-р сургуулийн 12-ийн А ангийн сурагч Сувдаа оролцож за IELTS-ийн одоо оноо авахтаа хэрхэн бэлдсэн. За одоо ер нь бол сүүлийн үед одоо юун дээр төвлөрч байгаа, ирээдүйд бас ямар зорилготой байгаа талаараа хуваалцлаа. Баярлалаа. Баяртай.